Хизээч юм бдэ. Өвгөн эмгэн хоёр ач охин Аленушкатайган амьдардаг байжээ. Охин нь эмээ өвөө хоёртоо их хайртай юм санж. Охин ч эмээ өвөөгийнхөө үгэнд орж ажилд нь туслаж байдаг юм гинэ. Аленушка айл хөршийн хүүхдүүдтэй тэр болгон тоглодгүй. Гэртээ нь сууж тоглоом наадмаараа наадаж байдаг юм байж. Эмээ нь орж ирвэтэй. Миний охин Аленушка тоглож ил байна уу? Сайн охин. За хайрт охин минь энэ манжин лууван арилга цэвэрл өвөөд чинь хоол хийж өгье. Гэхэд Аленушка за эмээж атаахан гэж хэлээд ажлаас нь элбэлцэж хийлцдэг байж. Нэг өглөө эмээ өвөө хоёрын ажилд явхаас нь өмнөх нь хөршийн хідэн охин орж ирээд "Эмээ, та сайн байна уу?" гэлээ. Эмээ нь сайн. Queen охид чинь юу л гэж явна да. Гэхэд өнөөдөр бид ойд жимсхэн түүхээр явах гэж байгаа юм. Тэгээд Аленушка охины чинь дагуулад явъя гэж танаас зөксөр л авах гэж ирсэн байхгүй юу? Эмээ та нар чи өөрсдөө явцгаасан дээр баха да. Охин минь хол явж үзээгүй юм. Гү тэгээд жимсхэн түүж чадахгүй байлгүй дээ. Ажлынхаа хувцсыг өмсөж байсан өвөө нь явуулсан ч яах вэ хөө. Олуулаан тоглож наадаж божигнд яваад л жимсхэн түүгээд ирнүз гэж хэлэхэд Аленушка охин хайртай эмээж өвөө аав минь намайг явуулчих л да. Хүү би ойд очиж мод үзээд бас жимсхэн түүгээд л хүрээд ирнэ шүү дээ гэж хэлэхэд өвөө нь тэр дэхөө охин маань өөрөө зөвшөөрч байна шүү дээ. Гэхдээ нэмэг ихэн та нар харин охины минь төөрүүлжихгүй вэж. Охин маань хол юмд явж үзээгүй юм. Ханастай эмээ хамт яваад л бид хамт буцаад хүрээд ирнэ шүү дээ. За тэгвэл хувцал даа хүмүн хувцсан өмс. Эмээ би тэгээд ямар сав авч явах юм? Энэ жижигхэн саксыг аваад яв. За хүмүн сайн яваад ирээрээ гэж хэлээд саксанд нь идэж уух юм хийж өгөөд өвгөн эмгэн хоёр охиныгоо ээлжлэн үнсээд явуулжээ. Олон охид ойд ирж нэгэн зэрэг замаар цувран явсаар байж модонд шөвүүд жиргэд гой шөөгж байлаа. Аленушка ядарч нөхтөө гүйцэнгүй болчихин шүү. Ингэж явсаар нэг мэдхэд огт ч үгүй гав ганцаараа болчихсон байна гин. Аленушка айж мэгдээд уйлд суужээ. Энэ хооронд охид жимсхэн түүж хөгжилтэйгээр инээлдэж байтал хин нэг нь Аленушка чи жимсхэн их түүсэн үү? За тэгээд аймад сайхан байгаа биз дээ гэж хашгирахад Аленушка охин дуугарсангүй гин. Тэгээд Аленушкаг алга болчихж гэж олуулан хашгирн дуудаж юу чимээ гарсангүй. Аленушка модонд авиран гарч ийш тийшэн хичнээн харж үзэгдэх юмгүй битүү түнэр хөхрөн байжээ. Аленушка би Аленушка байна. Дэгдэхэнүүд минь эмээ өвөө хоёрын хамгийн хайртай ач охин намайг хүүхдүүд ойд төөрүүлж хад явчихж намайг гэрт минь түргэн шиг хүргээд өгөөч та нар гэж хашгирч гин. Охины дуу харин нэг баавгай сонсчход охин минь чи юунд уйлаад байна хаа гэж хурцирч гин шүү.
Би эмээ хоёрын хамгийн хайртай ач охин Аленушка байна. Хойд юуж байгаад хүүхдүүд намайг төөрүүлчихэж та намайг гэрт минь хүргээд өгөхгүй юу? За. Охин минь гоо тэгчж болох юм шүү. Чи тэгвэл төрөвхөн шиг наашаа муугаад ир гэж хэлэхдээ охин тэнэгэлзэж үгүй би танаас айж байна. Та намайг идэж магадгүй гэж хэлэхдээ баавга дурамжхан гих чинь цай ширгэн одожээ. Аленушка маань дахиад л би эмээ хоёрын хамгийн хайртай охин Аленушка байна. Дэгдэхэнүүд минь та нар намайг гэрт минь хүргээд өгөөч дээ гэдэл хашгирмуулж гарлаа. Тэгээд бүр гайхшаа бараад сууж байтал нь охины дунаар нэг чон ирлээ гинэ. Охин минь чи юунд уйлав гэж охиноос асуухад хүүхдүүд намайг хойд төрүүлчихэж би эмээ хоёрын хамгийн хайртай ач охин Аленушка байгаа юм. Хүш чонгой та намайг гэрт минь хүргээд өгч чадах уу? Охин минь буугаад ир би гэрт чинь одоохон хүргэж өгье гэхэд охин үгүй боллоо би танаас айгаад байна. Та намайгаараа идчихгүй биз гэсэнд чон мөнөл дурамжхан цай ширгэн оджээ. Охин дахиад л игдэхэнүүд минь үгүй би та нарт эмээ хоёрын хамгийн хайртай охин Аленушка байна гэж хэлсэн шүү дээ. Үгүй та нар намайг гэрт минь хүргээд өгөөч дээ. Төрөглөл дээ гэж хашгирч гарлаа. Харин энэ дуунаар нэг үнэг ирж гин шүү. Тэгээд тэр үнэг үгүй чи чинь одоо юу гэж хашгирч ойрлоод байгаа юм бэ? Үгүй намайг хүүхдүүд төрүүлчихсэн юм аа. Би эмээ хоёрын хамгийн хайртай ач охин Аленушка байгаа юм. Та намайг гэрт минь хүргээд өгөөч дээ. Тэгэл дээ. Охин минь би гэрт чинь хүргээд өгч болох юм. За чи төрөхөн буугаад ир. Тэгээд би чамайг адаахан хүргээд өгье. Та намайг яаж хүргэхийн тэгээд? За. Тэр амархан зүгээр л чи буугаад ирэх юм бод. Тэгээд л миний сүүлэн дээр суучих гэлээ. Охин бууж сүүлэн дээр суутал үнэг ухсхийн давхилаа. Аленушка хойдон дур дахиж яваадан баяр хөөртэй явж байж. Хүнийг мэдэгт нь харин байшингийнх нь гадаа ирчихсэн. Сүүлнийхээ үзүүрээр үүдийн тог дагшиж байна гин шүү. Хэмбэ? Ямар хэрэгтэй вэ? гэж эмээгийнх нь танил дуу сонсогдлоо. Гэхдээ нүнэг би байна. Та үүдэнэ нү гэлээ. Охин энэ хооронд учиргүй их баярлаж. Миний хамгийн хайртай эмээгийн дуу мөн байна. Гэхдээ эмээ хоёр нь хаалгаан зэрэг нээтэл үнэг охин хоёр зогсож байна гинэ. Эмгэн өвгөн хоёр дуу алдан охиноо твэрчинсээд алтан шар үнэг минь морлон орж үз. Тавтай сууж идэ хоол зооглож үз гэхэд үнэг орж ширээний өнцгт суужээ. Эмгэн өвгөн хоёр зэрэг сүү өндөг бялуу загас сэнтрийг ширээн дээр өрж тавиад үнгийг дайлж гарчтэй. Үнэг их замтай гэгчин сууж амтрхан идэж садаад. За би ч явъя да. Аленушка охин минь баяртай гэж хэлээд ширээн дээрээс өсрөн бууж хаалгаар гаран одож гинэ. Эмгэн ачид шар үнэг минь баяртай да баяртай. Хамгийн хайртай охины минь хүргэж ирсэн чамд үргэлж бид аз жаргал
хүсэж байх болно гэж гинэ. Цадтал хоол идсэн үнийг ой модруугаан сэтгэл дүүрэн баяртай шогшин явсаар байрандан хүрсэн юм гэдэг.